За бүгдийн амгалан айлтгая. Өнөөдөр эндэн шүү. За өчтөрийн хичээлийн яриад өнгөрсний хэсгээс дахиад жоохон автаад нэг санаат тийм ээ. Аа за одоо юу гэдгийг өмнө ярьсан юм дахин яриад бодорой. Эндэн шүү өөрөө ямар чухал сэдв билээ. Тийм учраас заавал дахиж нэг санах маяг. Тэгвэл бол энэ хойдтойгоо одоо энэ ярих зүйл маань холбогддог. За Нева тэгэхээр би их нуршуу ярихгүй. Нева гижүн сүлжийн брав шир жогын жумцанла не гэсэн тийм ээ. Гижүн сүлжийн брав болвол одоо барчим ялам. Түүний одоо брав болвол дөрв байна гэсэн. За тэн дээр бол омбо гүндүүгийн ёс, одын ёс гэж байна гэсэн. За дамбууны омбо гүндүү дарна гижүн сүлжийн бравла шир жогын жумцын ёдтэй дон дамбын гижүн буюу даажимбын бравдэ товала бардужид гигийн зовооны Нямомбын дэва энэ лаа гэсэн. Нямомбын дэва ин. За дэла гомбон нямон гэж хоёр байна гэсэн. Тэгэхээр даажимба болоход гол саад болдог юм бол нёндөв. Нёндөв дотроо гомбон нямон гэж хоёр байна гэсэн тийм ээ. За дамбуу бамбын чана гэдэг нь томбон бамбын чана жүншүгжийн брав дэшаа гэж. Жүншүгжийн брав. За энэ брав дөрвөн брав ба тийм ээ. Гижүн сүлжийн брав дөрв байгаа. Тэрний нэгдүгээрх нь энэ нэг гэж дугаарлсан бооз. Энийг бол жүншүгжийн брав гэж. Жүншүгжийн брав. За жүншүгжийн брав. Нэгдүгээрх нь. За тий. Жүншүгжийн брав. За гомбон юмла дөдүй садүйдан хам гонгийн садүйжийн гомбон юм гээд хоёр байна гэж. Амбу балчир бамба чир он гэж. За тэгэхээр гомбон юм бол гомбон бамбын чанаа бол жүншүгжийн брав тавьж байгаа. Гомбон юм дотроо дөдүй садүйгийн гомбон юм тэр гомбон юм бол горгүй байгаа тийм ээ. 9. Хам гонгийн садүйжи гомбон юм гээд хоёр хэсэгт хувааж байгаа. Гомбон юм дотроо. Даажимбоо болоход гигийн зов буюу гол саад болдог юм бол нёмон юм байна. Тэр нёмон дотроо гомбон юм. Гомбон бамын чанаа жүншүгийн брав тавьж. Гомбон юм дотроо хоёр хэсэг. Нэгдүгээрх нь дөдүй садүйжин гомбон юм. Тэгээ дотгонд хамаарах. Дотгонд хамаарагдах гэдэг нь юу гэсэн үг гэхээр ингэхээр энгийнээр бол одоо өсөлт ертөнц буюу дотгонд төрсөн бодгаалын одоо тэр сэтгэл үнс. Мэ зөв чаваа байхгүй шүү дээ. Гэхдээ зүгээр ерөнхий тоймлын яриул энгийнээр тийм ээ. За тэр гомбон юм дотор бол дөдүй садүйжин гомбон юм. Хам гонгийн садүйжин гомбон юм хоёр байна. За хам гомаа гэдэг нь бол дөдүй хамаас дээшхийг хам гомоо. Дөдүй хамаас дээшээ хоёр байгаа тийм ээ. Түг хам, дүгмэд хам. Энэ хоёрыг хоёуланг нь хам гомаа гэж. За энэ юм бол нэг гээд ингээд бол хоёр хэсэг. Дөдүй садүйжи, хам гомоо садүйжи гомбон юм гээд. За дамбуу палчир бамба чир он гэж. Чир он гэдэг нь бол чир онгийн брав гэж тавих хэрэгтэй шүү дээ тийм. Ингээд өөрснөө одоо жарлуулад чир онгийн брав гэдэг. За дамбуу палчир бамаа гэдэг одоо энийг гол нь тайлбар. Дамбуу палчир бамаа гэдэг нь энэ жигдэмбийн гомбон нёмон гор гүү байгаа тийм ээ. Жигдэмбийн гомбон нёмон гор гүү буюу 9 хэсэгт хувааж байгаа. Тэрний 6 дахь хүртэлхийг одоо багнах буюу төвчих юм бол өгж байгаа. Палчир бамаа ихэнх нь багнасан. За тэгээд энэ жигдэмбийн гомбон гэж хэлээд байна. Жигдэмба. Жигдэмбийн гомбон жигдэнлэн дайвын гэж яриад байгаа. Жигдэнлэн дайва гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр жигдэмбийн гомбон гэж байгаа бол жигдэмбийн гомлон байх ёстой шүү дээ, тийм ээ. Тэр гомбон багнаж байгаа гомлон байх ёстой. Жигдэмбийн гомлон.
Тэгэхээр тэр жигдэмбийн гомлон маань яагаад одоо жигдэмбийн гэж хэлээд байгаа юм бэ гэхээр тухайн нёмонг тэр жигдэмбийн буюу ертөнцийн энэ зам мөрөөр тэр төвчгтүүнийг болвол төвчгтэй үндэс язоороос нь төвчдгүү. Ийм зам мөр. Үндэс язоороос нь төвчгүүгээр тухайн одоо үед тэр төрөлдөөч байдаг юм уу? Тэрийг одоо бясалгаж дадуулснаас хойш болвол нэг хэсэгтэй гэсэн санаа. Тэр нэг хэсэг нь бол одоо юу гэдгийг нэг төрөл, хоёр төрөлж байдаг юм уу? Одоо хэдэн төрөлдөөч гэдэг юм уу? Тухайн тэр төрөлдөө өөхөх хүртэлж байдаг юм уу? Тэр одоо дарсан Нисванис ялангуяа тэр дотроосоо бол зочиг эсвэл шунал энэ Нисванисыг бол үндэс язоороос нь бол төвчгүүгээр тийм ээ арилгаж цэвэрлэхгүйгээр ингэж түр одоо юу гэдгийг ил болж гарч ирэхгүй болгож байгаа. Ийм зам мөрийг бол жигдэмбийн гэж. Тийм одоо тэр хүсэл шунал нь бол ингээл гал шиг ингээ бадраад гарч ирдэг одоо бидний энэ хүсэл шуналыг тэгж гарч ирэхгүй болгоод нэг өсөндөө тийм унтаа байдалд оруулж байгаа тийм үү? Толгойг нь дарж байгаа ийм маягтай болгож байгаа энэ зам мөрийг бол жигдэмбийн лам. Жигдэмбийн лам. Тэгэхээр энэ жигдэмбийн лам дотроо бол 9 хэсэгтэй тэрний 6 дугаархыг хүртэл 6-аг оруулаад тийм ээ 6-аг одоо оруулаад ингээд 6 дугаар хүртэл одоо нёмонг бол дарж байгаа тэр талаас нь бол ихэнхийн твцсэн гэсэн. Тэр энэ ихэнхийн твцсэн хүнийг бол яг нь Чир онгийн брайв болсон гэж. Тэр зам мөрийг нь бол Чир онгийн брайв. Чир онгийн чирэн Чир онгийн брайв. За тэгэхээр энэ чирэн одоо бид нар өмнө самсаг үзсэн учраас энэ жүншүгч бай, энэ чирэнч бай эднэр бол яг нь хамдангийн ойши товлоогүй байх хэрэгтэй болж шүү дээ тийм ээ. Яг гэвэл жигдэмбийн юмн дараагүй учраас хамдангийн ойши товлоогүй байх. Дөдүй садүйжин ганцаг байх. Дөдүй дэнжин байх хэрэгтэй. Ийм гэдэг нь бол эндээс харагдчихэв тийм үү. Өмнө бид нар самсаг үзсэн учраас бол тэр нь ойлгох тийм ээ. За нэг тодруулах юм. Малювар банва. 3 дугаарх нь Малювар банвала Чир мёнгийн брайв гэж байгаа. Малювар банва гэдэг нь бол жигдэмбийн юмн, жигдэмбийн гомбон, гор гүва, чазаан тийм ээ жигдэмбийн гомбон юмн гор гүв бүгдийг ингээ хоцроолгүй үлдэгдэлгүй төвчгийг бол төвчснийг бол төвчвэл Чир мёнгийн брайв гэж байгаа. Тэр талаас нь Чир мёнгийн брайв гэж байгаа. Тэгэхээр Чир мёнгийн брайв тоглоход гол саад болдог юм нь бол жигдэмбийн гомбон юмн гор гүваад сэтгүүрх нь бол гол саад болдог. Тэрийг төвчих юм бол яах вэ? Чир мёнгийн брайв ноо гэж. Энэ бол 3 дугаарх. Тэгэхээр нөгөө жижин сүлжийн брайв гэдэг байгаа тэр 4 брайв тавиад байгаа шүү дээ. 4 брайв. Тэгэхээр тэр 4 брайвыг чинь 3 дахь нь бол Чир мёнг. Дүншүгжийн брайв, Чир онгийн брайв, Чир мёнгийн брайв. Чир мёнгийн брайв дээш шаг. Чир мёнгийн брайв дээш шаг. Тэгээд бол ингээд нэг шат юм шүү. Бол энд нэг юм шат татсан болвол за тэгээд Чир мёнгийн брайв дээш. Түүний дараагаар хам гонгийн садүйжийн гомбон юмн Малювар банвын чана даажин бим. Даажин бим. Тэгэхээр одоо эндээс харахаар жүншүг болоод Чир мён товлж байгаа ансаг бол дөдүй дэнжин байх ёстой байх нь шүү дээ. Дөдүй дэнжин байх. Заавал. Яагад гэвэл эн чинь нөгөө жигдэмбийн гомбон юмн багнаагүй учраас
самдан уншиж товлоогүй байх хэвээр. Самдан уншиж товлох бололцоогүй болчихсон. Бололцоогүй одоо гэдэг нь бол харагдаж самдан уншиж товлохын тулд хам гомаалаар агбар даваа. Гомаалаа шивэр даваа. Буюу нөгөө Ширга намжингийн лам гомонжиж дээшээ явж байгаа шүү дээ, тийм ээ, нөгөө сүнсгийн нэр том яваа. Ширга намжин. Тэгэхээр бол энэ өмнөх 3 бол додвид динжин байна. За харин Даажинбаа бол яах нь вэ? Хам гонгийн садүйжийн гомбон юмун малиувар банвын чанаа Даажинбаа. Сүг хам, зүгмэд хам одоо бүгдийнх нь тийм ээ гомбон юмун бол бүгдийг нь үлдээлгүй одоо хоцроолгүй төвчснийхаа тэр талаасаа бол Даажинбын барай. За энэ дээр зөвхөн хам гомаа гэж хэлсэн л байна л да. Зүгээр хан бол тэгээд хамсум гуруулангийнх нь л одоо юмунг алиур банвын чанаа Даажинбаа тавьж байгаа шүү дээ, тийм ээ. Зүгмэд хамын юмун бангна, хотхомын юмун банвын чав. Хотхомын юмун бангна сүг хам, зүгмэд хамын юмун банвын чав шүү дээ, тийм ээ. Яагаад гэвэл банва гэдэг чинь төвчин гэдэг чинь завундан жава банв, тийм ээ. Бангна завундан жава банв чав. Тэр юмунг багнах гэдэг байгаа чинь бол завундан жава банва буюу үндэс язоороос нь төвчснийг л төвчих гэж хэл. Тэгээгүй бол төвчих гэж хэлэхгүй. Төвцсөн гэж хэлэхгүй. Зүгээр додвийн юмн равга тийм ээ хүсэлт ертөнцийн одоо тэр бүдүүн тойм одоо Исванисыг төвцсөн байлаа гэхэд дээд газруудын юмн бол төвчээгүй байх бол байж байна. Юмн равгагийн хувьд бан мабан гэдэг нэр томьёо ч юм бол тэр юмн харамуу дээр маш нарийн одоо тэр юмн тэр бүгд дээр ч гэсэн ярих тухтаас бол юмн банаа бол юмн бүгдийг нь одоо багтсан байна. Ийм байгаа тийм ээ. За тийм хам гонгийн сайдүйжиг гомон юм малиур банвын чанаа Даажин. За хам гонгийн сайдүйжиг гомбон юм бол нийс юмж өг төдүй сайдүйжиг гомбон юм бол нийс үжид жүмцэн гаян шана. Эдэр нийс үжид жүмцэн ёдэ төдүй хамна хам гомооло дөдө юмн дам маншин нэмэгжин шин дүүчэвэ төдүй сайдүйжиг гомбон юмн алчир бамбаала чирондан малиур банвала чир мёнгийн брав таваа ингэж. Энэ бол хам гонгийн сайдүйжиг гомбон юмн бравжигийн банжир сайдүйж жүмцэн ёдө хам гон додуулаад өдөө юмн дан юуадан нэмэгжин чүн гэсэн. За зодын ёсыг бол өчтөр ярьсан тийм ээ жүмцэн намбан аян гонэ брав. За энэ бол за өнөөдөр тэгэхээр саяны энэ одоо юмсыг бол дахин санаад тэгээ өнөөдрийнхөө хичээлийг нэр тийм ээ. Сүмба 3 дугаарх одоо нөгөө завьяас авч сүмба товжижийн лам шадвала сүм. Товжижийн лам. За тэгэхээр сая бол тэр гижүн сүлжийн барай бол 4 байдаг байна. Тэр 4 барайвыг олох зам мөр нь бол ямар байдаг юм? Товжижийн лам шадвала 3 байна. Хам ганду тов гэж. Нөгөө 4 барайвыг хаана одоо товлох юм бэ гэж. Дүншүгжийн барайвыг хаана товлох юм? Чиронгийн барайв, чир мёнгийн барайв, Даажинбын барайв хам ганду тов тий. Дотхом далийн тов. Сүг хам далийн тов. Зүгмэд хам далийн тов. Тэгэхээр саяны нөгөө нэг өмнөх ярьснаар нөгөө жигдэмбийн гомбон юмн дуга банва, гуа банва ч гэдэг юм уу. Ингээд явхлаар зэрэг бол хам ганду това гэдэг маань ерөнхий зураглал нь бидэнд харагдаж штэ тийм ээ. Ийм учраас би түрүүнийх сануулсан. Хам ганду това. Лам ганлаад байна това. За лам ганлаад байна това гэдэг нь зам мөр аль зам мөр одоо суралцаж шүтээд бол энэ барайв ши болд юм бэ гэж. Тэгэхээр энэ зам гэдэг дээр бол 2 янз юм. Тийм ээ. Жигдэмбийн лам, жигдэн лан дайвын лам 2 янз. Бол тодорхой байна тийм ээ. Жигдэмбийн лам буюу нөгөө Нясманисыг одоо үндэс язоороос нь чгүүгээр ришиг онжирдуу гонон нүвийн лам тийм гонон нүва буюу одоо толгойг нь дарах
тийм жоохон одоо энгийнээр хэлбэл тийм унтаа байдал оруулах. Тийм болгож байгаа зам мөрийг бол жигдэн бяллам. Жигдэн дайвын лам гэдэг бол банжа 5 Жава бан төвийн лам тийм ээ. 5 Жава үндэс язуу бүр язоороос нь одоо арилгаж байхгүй болгож байгаа. Тэгээд үндэс язоороос нь байхгүй болгож тэр Исванис гэдэг юм дахин төрж болно. Дахин төрж. Нөгөө жигдэн бин лам бол түр зуур ингээд төрөхгүй болгож байгаа учраас хожимоо дахиад нөгөө нөхцөл шалтгаан нь бүрдэхээр дахиад тэр Исванис бол төрдөг. Тийм учраас бол жигдэн бин лам. Эсвэл энэ лам дотор бол одоо жигдэн дайвын лам гэж бас хэлж болдог байх нь байна. Тийм ээ. Эсвэл цагжээжийн лам, цагмжийн лам гэж бас хэлж байна. Тийм ээ. Цагжээжийн лам гэдэг нь бол жигдэн бай лам, цагмжийн лам гэдэг нь бол жигдэн дайвын лам. гэж бас одоо нэр томьёо бол бас байж болно. Энэ лам ганла дэна тоо тийм ээ. Жүншүг Чиронгийн барайв, Чирмёнгийн барайв, Дажинбин барайвыг алийн жигдэн бай ламд, алийн жигдэн дайвын ламд тэр одоо юм бэ гэж. Ийм утга гарах. Саа ганла дэна тоо гэж. Нэг ёсондоо саа ганла дэна тоо гэдэг маань бол цэмдэн хэлж. Цэмдэн. Нөгөө бид нар жанживжийн сэм үзэж байхад тэгсэн шүү дээ, тэ лүдэн сэмдэн гэдэг. Нэг өсөндөө лүдэн гэдэг нь бол аль төрөл юм. Сэмдэн гэхээр зэрэг тэр сэтгэлийн байдал. Тийм ээ. Одоо самдангийн оши дээр товлох юм уу? Самдангийн нёрдуу дээр аль нь төрж. Самдангийн оши дээр аль нь төрж гэсэн маяг. Энэ ер нь бол утга нь сэмдэн хэлж. Сэмдэн. Сэмдэн ганла дэна тоо нам суё бичээр. Гамбуны гэдэг чинь бол кам ганду тоо. Гамбуны арай дамбуны гэж. Сүрүүн нөгөө нэг 1 2 3 гэдэг дугаарласан те жүншүгжийн барайв, Чиронгийн барайв хоёр гэж. Барайв дамбуны дан барайв римживийн Чирмён нам дамбур харду това дотгом хонор товгойд гэж. За тэгэхээр барайв дамбуны буюу жүншүгжийн барайв, Чиронгийн барайв, барайв римживийн Чирмён буюу за Чирмёнгийн барайв тийм ээ. Нам бол анхлан шинээр олоход бол хүнийг анхлан шинээр одоо над шиг алинч олоогүй хүн шинээр одоо аль нэг нь тоглоход бол дотгом хонор товгойд гэж. Тийм үү? Додвий хам зөвхөн додвий хамд бол жүншүгжийн барайв, Чирмёнгийн барайвыг уулдаг юм аа. За яагаад вэ? Гойдэ гэхээр за энэ гойдэ гэдэг үг юм шиг. Гойдэ дэсүм дамбур това дэсүм гэдэг маань саяны нөгөө нэг жүншүг Чирмёнгийн барайв сүм болвол анхлан одоо шинээр товлоход бол додоола чавгадан маа баралвын гансаг гис тов говьчэр гэж. Додоола чавгадан маа барал. Өсвөл ертөнцийн чонлоос хагацаагүй байгаа ийм бодгаал бол тэр жүншүгийн барайв, Чирмёнгийн барайв болдог. Тэгэхээр тодорхой тийм ээ. Чиронгийн барайв гэдэг чинь бол нөгөө жигдэн бин гомбон юм гор дүгба банвын чанаа Чиронгийн барайв. Гүва банвын чанаа Чирмёнгийн барайв тавина гэд өмнө гарцсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ яг тэр бодгаал маань бол одоо энэ барайвыг Чирмён жүншүгийн барайв одоо шинээр олох гэж байгаа хүн маань бол тэрийг одоохондоо бол олоогүй байх хэрэгтэй шүү дээ. Олоогүй байгаа учраас өдвийн юмгоосоо халаагүй. Ийм бодвола чавгада маабралын гансаг бол маа гэж. Говь чав гэж. Ингээд тэгээд энэ талаасаа бол чав гэж байна те. Энэ одоо юу гэдэг яг бидний энэ уншсан дараалалаар бол чав гэж. Одоо эсрэг талаасаа чаваа байх үгүй те. Додвола чавгадан маабралын гансаг яна. Барайв дамбуул сүм сарду товын гансаг юм би чавуу мачуу.
Тэ додуалаа чавгадан маабралын гансыг болвол яах нь вэ? Аа, жүншүг жүншүгжийн барив товын гансыг юм чав уу. Шөрөнгийн барив товын чав уу. Ийм тагслууд бий л дээ. Одоо тэгээ энэ бүгдийг бол бидэнд бол цахим учраас. За яг хөө. Тэгэхээр энэ хэсгийн бол одоо бол ойлгох. Тэс а тэгээ банжаар юм чичэр мён нам додоод энэ дамбуу сүм тэгээ брайв дамбуу сүм болвол дамбур сарду това дотгом хонор тов гойдэ дэ сүм дамбур това додвала чавгадан маабар төдвий садвижийн чавгаад тийм ээ төдвий хамжийн чавгадан маабар ансаг ის тов говь гэж. Тэгвэл ертөнцийн шунлаас үл хагацсан ийм бодгаал байх ёстой. Чагвар онсонгийн чир мёнжан тартуу дөдвийдэн хонор эдээ гэж. За чагвар онсонгийн чир мён тий чагдан онсонгийн чир мён гэдэг тийм ээ. За одоо тэгээд энэ жүншүг дотор олон янз чир мён дотор олон. За тэгээд энэ чагдан сая энэ дээр бас ингээ шинэ нэр томьёонууд гарч байгааг бол энэ банжаар имживи чир мён чагвар онсонгийн чир мён гэдэг. За хойно ингээ доор бол илүү эдгээр яваанууд авах бах. Тэгэхээр үед илүү тодорхой болно тий. Тэгэхээр чагвар онсонгийн чир мён ч гэсэн болвол энийг шинээр товлоход бол додвийн дан хоноод бол товлогдмаа гэж. Яагаад үг гэхээр дийн сартуу тонлом тови дэнжэндүүн яваа ааш. Тонлом тови дэнжэндүүн яваа. Тонлом тови дэнжэндүүн яваагаа шиг хам гонги дэнла хорвооло жоо мэва мэвис тонлом сардуу товоо мэвис гэж. За хам гонги дэнла буюу зүгхам сүгмэд хамд бол яг нь тонлом сардуу товоо байх. Тонлом сардуу товоо. Тонлом. Тийм одоо нянтой тонлом шүү дээ. Нянтой тонлом сардуу тооваалаа. Энэ чи бэй гэндэний шүү. Дандаа нянтой жанжаан гэж хэлсэн шүү дээ. Бэй гэндэний шүү нянтой. Тэгэхээр нянтой тонлом сардуу тооваалаа. Төдвий юу вэ? Төдвий дэнжин юм би чав гэж хэлдэг шүү дээ, тийм үү? Хам гонги дэнла корвооло жоо мэвэс тонлом сардуу тооваа байх гэж. За энэний учир шалтгаан яагаад вэ гэдэг бас байна, тийм ээ. За лүнлэ. За энэ жүнцэн шүвийн жүнцэн жүшивийн лүн билүү дээ. За тийм нэг амны ийм лүн юм гэсэн. Жүнцэн жүшивийн лүн тэр нь хиний зохиосон амар ном байт. Тэрийг бол лүн лай гэж гараад байгаа. Тэр жүнцэн жүшивийн лүн. За жүнцэн жүшивийн лүн лай. Цүгсү нэрдон чирмён бардава. Тэргүүтээ тавуула өдвий хам дэр домшин. Түги хамсуу тар чимбэр жижээ жүмичэр. Жүмичэр. За. За сүгсү нэрдо жиндава бардава дүжээ дэжэдэн жава сүгсү нэрдон тийм ээ. Сүгсү нэрдон дүжээ мэбар дава гэдэг олон бий л дээ. За тэр одоо яваа яг дараа нь гарах бах бид нар одоо энийг за яг за энэ лүнг ингээд түр ингээд орхичих. За саяны юуг л дөвлөж штэ тэ энэ хойно гарах нь илүү дамбуу дөвдөө жир гоманиена хорвооло жоо мэ бадан гэж. Дамбуу ниела жир за энэ дамбуу дөвдөө гэдэг энэ дөвлөж байгаа үз. Энэ бол энэ одоо яг саяны хэлсэн те тэр нөгөө юу лээ сардуу товоолоод тонлом товыг дэнжин байх ёстой гэсэн нэгдүгээрх нь. Тэр дамбуун тэр шүү дээ. Хам дараагийнх нь болохоор хам гонгийн дэнда хорвооло жоо мэвис тонлом сардуу товоо мэд гэсэн. Энийг дөвлөж. Энэ дамбуу дөвдөг энэ эрэггүй дөвлөж байгаа хэлбэр шүү. Эрэгваагаар. За тэгээ банчин их чааны нэг онцлог болвол бол хөвчлэн болвол ингээд эрэгвэр дөвлөдөг. Тэр шалтгаан юу? Одоо тийм ээ логикоор ярьсан зүйлээ баталж үзүүлдэг юм
онцлог байгаа шүү. За Дамбууд үдэ жир Оманина гэж. Оманина гэдэг нь дээд хоёрт бол Сүгхам Сүгмэд хам хоёрт бол Хорвоола Жоваме батан гэж. Орчлонгоос бол уйсах тийм юу бол юм аа гэж. Хорвоола Жоваме батан ялангуяа чадвар Сүгмэд на буюу Сүгмэд хамд бол Люнла Демба Мэба юм аа гэж. Ялангуяа дээдлийн хоёр те Сүгхам Сүгмэд хам хоёр Хорвоола Жоваме ба. Ялангуяа тэн дотроос Сүгмэд хамд бол одоо бурхны сургаал зарлиг иш лүн гэдэг юм бол байхгүй ба гэж. Дүнд шүтэх гэдэг юм байхгүй. Анжуурын лүн товлох мовлох бол Сүгмэд хамд байхгүй гэж байхгүй. Яагаад вүлээ? Яагаад үл сүг мэ ба шүү дээ. Сүг байхгүй газар шүү. Сүг байхгүй газар. Сүг байхгүй учраас чи сүгч байхгүй, нангийн сүг тийм ээ. Тэгэхээр чи сүгч байхгүй учраас сүг, да, ди, ро, ригжа тэр байхгүй тийм ээ. Хүмүүс дуу аваа гэж юм байхгүй. Дүрс байхгүй. Дуу аваа байхгүй учраас дүн гэдэг. Тийм учраас дүнлаад юм байна. Цаашлаад бол сүгмэд хам гэдэг одоо тийм та бүр тийм газар орон яг дүүл тэнд байх бодгаал нь юуг учраас дүрс байхгүй ийм одоо материалыг ийм одоо бий байх бол тухайлан заасан газар орон тийм ээ. Тийм одоо ертөнц галактик. Тэгэхээр бол яг нь дүгмэднэ лунда дэмба мэвагаан шиг онлом сарду жевала ижүнги жовадан дүн нягала дин гой вечэр. Олон нэг тонлом гэдгийг нянтой тонломыг шинээр анхлан олгож байгаа одоо сэтгэл төрхөн тулд бол ижүнгийн жова хорвооло ижүнгийн жова байх хэрэгтэй. Мөн заавал иш лүн бол бас байх. Энэ бүгд дээр одоо шүтжиж юм уу тулгуурлаж байж нямтай томлом тоол. Нямтай томлом тоол. Тэр бол тэр Чирмёнгийн брайв товлоход бол заавал Додвий дэнжин байх гэж байна шүү дээ. Додвий. Яагаад үг гэхээр Чирмёнгийн брайв товлохын тулд тонлом товлох. Тэр тонлом чинь дээд хоёрт ололцоогүй болчиход байна шүү дээ. Сүгхам Сүгмэд хам тонлом сард уж яваа. Бол ололцоогүй. За ерөнхий говаа нь одоо тийм ээ ингээд ойлгох завхын тулд бол ярьж байгаа. За тэгээд яг дагслаавал энэ бол нэлээд толгой хэрэг тийм ээ. Бүхэн одоо Жигдэмбийн гомбон 6 дугаар хүртэл биш 5 дугаархыг багнчаад бол яах вэ? Тийм ээ. 5 дугаархыг багнчаад 5 дугаархыг багнсан гансаг дээр яах юм? За ийм олон юунууд бий. За тэр зобо гэдэг юм өөс яг зүгээр яг сэтэл өхийн тулд хэлж байгаа юм шүү. Ялангуяа энгийн лүн ягаалатын говь вечэр. За даажимбын барайв нь бол хам сумгаан дэнла тов. Гэж. Даажимбын барайв бол хам сумгаан дэнла тов. Гэж. Додвий дэнлаач даажимбын барайв товлох байдаг. Сүг хамын дэнлаач товлох байдаг. Сүгмэд хамын дэнлаач даажимба бол. Гэж. Това ёдтэй. За яагаад гэвэл Додвий дэнла нёмон банвын нянда ондужид байоод гэж. Додвий дэнла нёмон банвын нянда ондужид байоод. Хүсэл ертөнцийн одоо төрөл бие дээр бол Нисваниси төвцөн нянда бол одоо олж өгөх юм аа гэж. Тэгээд нөгөө лагжаа нянда болно шүү дээ тийм ээ. Лагжаа нянда бид нянда үзэн шүү. Лагжаа нянда товлно л гэсэн санаа шүү. Тэгэхээр одоо энэ дээр тухайн үед нянда үзэж байхад бол лагжаа нянда, лагмын нянда за тэгээд нөгөө нэг мама лайнинжи памбын нөгөө сүги пумбу
байгаа байхгүй гэдгээр нь ингээд тавиал ингээд явсан шүү дээ, тий. За тэгээд Дүвдэ Гомоо бол өөр тийм ээ. Дүвдэ Гомоо бол тэр талаас нь тавиагүй шүү дээ. Аа Тэндүвжийн намаа байхгүй бол энэ өөр шүү дээ, тийм ээ. А тэгэхээр одоо жишээ нь хэрэгтэй шүү дээ. Дэдүй дэлэн юм Ван Няндан онд үжидөө хэн байна вэ гэхээр а Тончойши гэж байна. Тончойши. Жүншүг Жүншүг Тончойши. Бүрт нь. Жүншүг Тончойши, хоёрт нь Чирүүн Тончойши, гуравт нь Чирмён Тончойши. Болвол онд үжидва. Няндан онд үжидва байгаамаа гэдэг нь нянда сарду онд үжидва гэсэн. Сарду онд үж. Шинээр анхлан онд үжидэхэд бол яах нь Жүншүг Тончойши, Чирүүн Тончойши, Чирмён Тончойши эднэр бол Дэдүй Дэнлан Нямун Ван Няндан онд үжидэх юм бол жишээ байж болно. За ингэж ойлгох. За тэр одоо саяны хэлдэг тэр Жүншүг Тончойши, Чирүүн Тончойши бас юу гараад ирвэ? Энэ доор байгаа багтай. Одоохондоо ингээд нэг сонсоод чихний бүглөө гаргаад энэ нэр томьёог нь бол Тончойши Тончой Тона гэдэг нь бол тонлом гэдэг нь тон. Тончойши гэдэг ш. Жүншүг Тончойши гэдэг. Тон гэдэг нь бол тонлом гэдэг нь. Чой гэдэг нь бол нөгөө ном гэж чөлөөж. Тончойши, Жишиван Янда. Жүншүг Тончойши, Чирүүн Тончойши, Чирмён Тончойши. Яагаад тончой тэр тонломын тон орсон тийм Тончойши гэж хэлж байгаа юм. Тэгэхээр тонлом товлсон тэр одоо биен дээрээ Даажинбын барайв тоглож байгаа. Тийм учраас Тончойши гэж. Тонлом товын дэн дэла Даажинбын барайв ондож. Буюу Даажинбын барайв тов. Даажинба болж байгаа. Ийм бодгаалуудыг бол Тончойши гэж. Тэгэд энэ дотор бол Дэдүй Дэнла Нямун Бангын Нянда ондож байгаа буюу Нянда сарду ондож байгаа гэсэн үг шүү дээ. Утгыг одоо ярьж байгаа бидний утга бол Нянда сарду ондож байгаа шүү дээ. Дамбур сарду ондож байгаа. Тийм багсгийн жишээ бол Жүншүг Тончойши. Жүншүгийн дэн гэнэ Дэдүй Дэнла Дэдүй Нямун Бангнаад тонлом товлоод тэр тонлом товын дэн дэла тэр бие шүтэн дээрээ тэр төрөлдөө тийм ээ аах нь Даажинба болж байгаа. Болвол Тончойши. За тэр Дэдүй Дэн. За дараа нь юу гэж байна? Кам гомон нису ян Нямун Бангна Нянда онд үжидва ёбичэр. За кам гомон нису ян Нямун Бангна Нянда онд үжидва. За сүгхам дүгмэд хам хоёр тийм ээ. Кам гомони гэдэг байгаа үстэй. Дээд хоёр одоо ертөнцөд ч гэсэн Исванисыг төвчээд одоо Нирван муу гаслангаас нөхчих гийг бол одоо олж бол бас болдго юм олох бол байна гэж. Энд онд үжидва байна гэж. За тэгэхээр одоо бид нар бол одоо нэг талаасаа нөгөө Нянда маань ингээд нөгөө өмнө үтсэн хичээлийн сэдв маань энэтэй холбогдоод байна тийм ээ. Тэр үед бол одоо Нянда одоо яг Дэдүй Дэнла Нямун Бангын Нянда Сүгхамын Дэнла Нямун Бангын Нянда энтер гэж яриаггүй шүү дээ. Зүгээр Нянда дотроо Лагжаа Нянда, Лагмын Нянда, Минамын Нянда энтер гэж яриад өнгөрч исэн бол одоо бид нар бодгаалынхын талаас ярьж байна. Тэр Нянда гэдгийг чинь ямар усууд бол яаж хаана яаж олдё тий хам ганду тоо гэдэг авчид явж байгаа шүү дээ. Хам ганду тоо. Тэгээ сүгмэд хам хин одоо болж болд юм бэ тий. За тэгэхээр хам гомони гэдэг чинь бол сүгхам сүгмэд хам. За тэгэхээр сүгхамд одоо тэр Нямун Бангнаад Няндан онд үжид хэн байж болох вэ гэхээр тийм ээ нэг ёсондоо Сүги Дэнла. Сүги дэн тийм ээ дүрс ертөнцийн одоо бие махбодод дээр төрөл аваад Сүгхамын төрөл аваад тэр төрөл дээр Даажинба бол. Тийм байх уу гэхээр тэр Сүгсүүнэр доо Бардава
숙소니르돈 바르다와 숙소니르돈 젠다와 숙소니르돈 düжэ жава гэ байгаа. За эднэр болвол сүхэмд болвол яах нь вэ? Дажинбын гомбо. Ийхтэй нэг зүйлийг одоо яг энд тодруулаад хэлчихье. Саяны одоо жишээ нь сүксүнирдон бардава, сүксүнирдон жендава энэ төр бол додвид дэнжин баггүй юу? Додвид дэнжин. Додвид дэнжин. Одоо бол додвид дэнжин. Гэхдээ ертөнцийн одоо ийм төрөл авсан. Тэгээд үхээд нөгөө томлом товлоо тэгээс үхээд дүрст ертөнцөд болвол яах нь төрөөд тэндээ янда тоглож байгаа ганцыг сүксүнирдон бардава жендава. Аажимбаа болохын тулд томлом тоглож тийм ээ. Тоглом, жорлом, тонлом, томлом тэгээ мелуулам тоглож иж дажимбаа болно шүү дээ. Тэгээ тонлом тоглохын тулд додвидын хоноо гэсэн шүү дээ. Додвидын чинь хоноо байх шүү дээ гэд өмнө гарлаа шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө додвидэн дэнла тонлом тоглолцоод тэгээд яах нь додвидэн дээрээ яахгүй дажимбаа болж чадахгүй гэхэд дараа нь бол яах вэ гэхээр дүрст ертөнцөд төрөөд самдан уншид тоглолцсон юм чинь тийм ээ болно шүү дээ. Тэгээд тэндээ янда тоглож байгаа дажимбаа болж байгааг болвол яг зүгхамд няман багна няндан ондууч байгаа гэж хэлж байгаа. Зүгхам даажимбын гомбон тог. Тэгж хэл. За мөн одоо кам гома нису гэсэн тийм. За тэрний дээр сүгхамын дээр сүгмэд хам байгаа. Сүгмэд хамд бас одоо няндан ондууч ба хэн байх вэ гэхээр зүгмэд нэрдо. Зүгмэд нэрдо. Зүгмэд нэрдон жендава мөн зүгмэд düжэдэн жэдэ даваа сүгмэн нэрдөө düжэ мебэр даваа тэгээд сүгмэн нэрдөө гомбова. За энэ дөрв болвол бас сүгмэжийн дайнла няндан гонд. Сүгмэд хамд бол юу гэж вэ? Сүгмэн нэрдөө бардава гэж бол. Энэ бүгд бол хойно. Харин гарахад илүү. Сүгмэд нэрдөө бас мөн адилхан түрүүний хэлсэнчлэн сүгмэд нэрдөө өөрөө бас юу ах нь додвид дэнжин. Додвид дэнжин ба. Тэгээд цэпэнэ сүгмэдэд төрөөд тэгээд даажимбын гомбонд. Даажим. Түүнээс биш нянта тонлом болвол кам гомоо нийт байхгүй гэсэн шүү дээ тийм ээ. Ялангуяа сүгмэд хамд бол нөгөө ийжүнгийн жовоо байхгүй. Дээр нь нөгөө лүн байх. Лүн. Тэр нянта тонлом тоглоход лүнла дэн говьч гэсэн шүү дээ. Лүнла дэн би чам гэсэн шүү дээ. Лүнла дэн би чам гэсэн. Тэгэхээр сүгмэд хамд лүн байх. Тийм ээ. Тэгэхээр сүгмэн нэрдова болвол додвид дэнжин. Додвид дэнжин. Тэгээд тэр маань бол яах нь одоо тэр додвид дэн нь бол одоо бий бараад тэгээд бол дүрсгүй ертөнцөд дахид дараад аваад тэндээ одоо даажимбын гомбо. Ийм тохиолдол байх. Тэр бол кам гомоны суян юман багнаа няндан гонд чиргэр гэж. Энийг бол тэг. Дэн ам зөөлөө. Додвар сүм тов. Додвар гэдэг нь дотхамд гэсэн сан. Дотхамд сүм тов гэдэг нь брэв дамбуу сүмийг бол тоглож байгаамаа гэж. Брэв дамбуу сүм. Тэ? Жүншүгжин брэв, чиронгийн брэв, чирмёнгийн брэв сүм. Тэг бол додвий хамт тоглолтгоо гэж. Тамааны гэж. Брэв тамаа буюу даажимбын брэвийг бол додвий хамт тоглолтгоо гэж. 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 Додвий хамт тоглол
сүмдүү оо гэж. Сүмдүү оо гэдэг нь бол гурвууланд нь юм аа гэсэн. Сүмдүү оо, сүмдүү оо гэдэг. Гурвууланд нь гэдэг нь дотхом, зүгхом, сүгмэд хамт гурвууланд нь бол брайв тамаа буюу нөгөө дөрвөн брайвын тамаа шүү дээ, тийм ээ. Даажинбын брайвыг бол тоолж болт юм аа гэсэн. Саяны энэ жишээ шүү дээ. Төдвөдөлн юм бана няндан гондож боёо. Хам гомо нисуян юм бана няндан гондож боёо гэхээр додва хам гомагийн гурвууланд нь бол байдаг юм аа гэж. Сүмдүү гоно тунлан мэд. Гона гэдэг нь хам гомаад бол тунлан болвол байна аа гэж. Тунлан дамбур сардужива мэд гэсэн. Хам гомаалаад яг тэгвэл нөгөө урваала жоваа байхгүй. Их хоёр гэх юм бол лүнлаад юм ба. Дүгмэд хамт лүнлаад юм. Тийм учраас тунлан мэд. Тунлам сардужива мэд гэсэн. Санаа шүү. Тунлам сардужива мэд. Яг үгүй мижо лүнла дэр зум шин гэж. Мижо тийм ээ хорвоолоо жоо мэба лүнлаад юм ба. Ятар чинжээ жүнчрөө гэж. Юу лээ? Ятар чиншээ жүнчрөө чэсүм гэж. Та болж байна. Чэсүм. Нива лам ганла дэна тоовала ни өдтэй. Лам ганла дэна. За түрүүний нөгөө нэг товжиж лам шадвала сүм гэсэн те. За хам ганду тоова гэдэг нь ингээд болж байна. Хам ганду тоова. Тэ дотхомд аль нь юм, сүхэмд аль. Тэгэхээр товчгондоо бол эхний 3 бол дотхом хоноо юм байна. Эхний 3 гэдэг маань бол жүншүгжийн брайв, чиронгийн брайв, чирмёнгийн брайв энэ 3 бол додвид энд. Даажинбын брайв бол энэ 3 гурвууланд нь бол додвий хамт даажинба болж болно. Зүгхам, зүгмэд хамт даажинба болж болно гэсэн. Эхний савжид бол за хоёрдугаарх тэр лам ганла дэна тоовала ни өдтэй гэж тийм ээ. Лам ганла дэна тоо. Буюу нөгөө жигдэнбийн лам, жигдэнлан дайвын ламж тийм ээ. Сагжээжийн лам, сагмижийн ламж гэдэг юм. Тэр лам ганла дэна. За ямар одоо аль лам тэгээд тэр брайв шиг олдгийм бэ гэвэл хүн дотор бол хоёр хэсэг тийм ээ. Хоёр байна гэж. Лам жигдэнлэн дайвын ламла дэна тоо гэж. Жигдэнбийн лам, жигдэнлэн дайвын лам. Энд бол тулгуурлаж байна. Мөн бас өөр юу гэж тоо адан тонломдон гомломла дэна тоо гэж. Жигдэнлэн дайвын ламла дэна тоо тонломдон гомломла дэна тоо ни. Жигдэнбийн лам гэдэг нь бол түрүүн тийм ээ. Одоо решиг онжурдуу мэба. Тийм ээ. Гонон нөва. Одоо хүсэл шунлыг бол түр одоо нэг хэсэг хугацаанд хугацаа нь бол янз янз. Хугацаа нь бол янз. Тийм ээ. Энэ төрөл тэр чигээрээ одоо төгөөр ингэ. Тэгээд тэгээ одоо юу гэх юм ингээд дараагийн хизээ нэгэн цагт дараагийн төрөлд бол тэгээ нөгөө нэг тэр шалтгаан нөхцөл нь бүртгэхээр бол ахаад л одоо хүсэл шунал юм болоод. Ягаад гэвэл үндэс нь байж байгаа. Жигдэнлэн дайвын лам гэдэг бол өнцөөс хитээдсэн тэр зам гэх юм бол тэр нь Испаnis муус гэдэг бол үндэс язороос нь. Тийм учраас дараа нь бол гэж хизээч төрөх бололцоогүйгээр алга болгож байгаа. Тэр зам бол жигдэнлэн дайвын лам. За тонлом гомлом тийм ээ тэнэ тоо. Нэг тэгээд энэ жигдэнбийн лам гэдэг нь бол саяны түүний жигдэнбийн гомлом жигдэнбийн гомбон баавын лам жигдэнбийн гомломыг хэлж байгаа шүү дээ. Жигдэнлэн дайвын лам гэдэг чинь бол одоо юу? Одоо бол нянтой лам одоо гол болгож ярьж байгаа тийм нянтойжийн лам шир шаана ярьж байгаа учраас гансаг ранжаа төви даги дунва
онсон дуу дуугийн орчин мялан чигтэн дайван тийм ээ. Гансаар анжаа төви даги тунга. Гансаар анжаа төви заижуд. Гансаар анжаа төви даги тунга. Онсон дуу дуугийн орчин мялан. Тэргүүтээ ийм одоо зам. Жигдэн дайван. Гансаар анжаа төви даги тунга бясалгаж байгаа ийм одоо жигдэн одоо юу лээ? Ямбар шавын зээжигд нэгэн үзүү тэгш агуулan бясалгаж байна. Ийм замыг бол жигдэн лан дайвал. Жишээ шүү дээ. Тэр бол тэн тонлон гомлон ла дэнэ тоо ни ёбичрэр гэж. Амбууны за брав хохтааны далим хоноолоо дэнэ товдэ гэж. За брав хохтааны гэж тийм ээ. Брав тогмаатан тамаа гэсэн. Эхний брав болоод сүүлчийн брав 2 болвол далим хоноолоод байна тогмаа. Тэгэхээр брав тогмаа гэдэг маань бол жүншүгжийн брав. Жүншүгийн брав бол хонломлоод байна. Томбон бангын чанаа жүншүгийн брав шагва ингээд өмнө гарсан шүү дээ тийм ээ. Томбон бангын чанаа. Томбон. Тэгээд томбон бангын лам чинь хонлом. За брав тамаа гэдэг нь бол даажинбэн брав. Даажинбэн брав. За энэ хоёр бол далим хоноо гэдэг. Далим гэдэг нь жигдэнлэн дайвын лам. Зөвхөн жигдэнлэн дайвын ламла дайна туул. Ягаад үг гэхээр томбон юмн банвын чанаа жүншүгжийн брав. Энд дахиад гарч шүү дээ тийм ээ. Энд дээр гарсан. Ягаад гэхээр томбон юмн банвын чанаа жүншүгжийн брав дан. Синюн гүви савун банвын чанаа даажинбын брав ховор жова гашиг. Синюн гува гэж. Синюн гува. Синюн гэдэг чинь сэрзий садүжийн юм. Сэрзий садүжийн юм. Сэрзий садүжийн юм гомлом гор гүү байгаа шүү дээ. Гор гүү байгаа. Тэрний гор гува 9-р губа гэхээр 9-р тэрнийг одоо бүр үндэс язуурыг арилгаж байгаа, төвчж байгаа. Тэр талаас нь даажинбын брав тавьж байгаа ба. Даажинбын брав. Тэгэхээр даажинбын брав тоолаа гигийн 100 нь Синюн гүби савн гэж тавих. Үнэ шүү бас тийм ээ. Синюн гүби сэрзий садүжи. Сэрзий садүжи юм гомбон юм гор губа. Тэгэхээр бол орчлонгийн төрөл маань дээш одоо бид нар дээшээ сугхам сүгмэд хам гэдэг төрсөөр болоо тэгээд намхаатай намшид ээжийн юм сэрзий хүртэл төрж болж байгаа шүү дээ. Орчлонгийн үзүр нэр нь хүртэл тийм ээ сэрзий шүү дээ. Тэрнээс цаашаа гарах жигдэнбийн лам гэж гаргадаг. Сэрзийгээс цаашаа дээш явуулах биднийг хөтөлж аваачих жигдэнбийн лам гэж байхгүй. Жигдэнбийн лам бол хамгийн эцсийн зогсоол нь бол сэрзий хүрэл одоо цаашаа явах лам баг. Эцсийн буудал энд түүнээс цааш явахын тулд заавал жигдэн лам дайвын лам орох ёстой. Дайвын лам. Тэгэхээр сэрзий байна. Сэрзийгийн одоо юу гэдгийг сэрзий дотор нь одоо бас юм үе шаттай ч юм шиг те бодчихол та дотор. Тэгэхээр тэрний хамгийн сүүлийнх нь бол тэр гомбон юм гор гүва. Тэр гүва л одоо гүваг твчих бол яах нь жигдэнбийн лам. Тэр гүва буюу 9-р одоо тэр нисванисыг одоо твчих лам мөр нь бол жигдэнлэн дайва. Өнцөөс хитийдсэн буюу өнцөөс нөхцөн хитийдсэн гэдэг нь тэрнээс гарсан тийм зам. Тэр үзүүр болсон хамгийн дээд талын одоо сэрзий одоо төрөөд тэрний гомбон юмн гор гүва 9-р юмн одоо тэгэл төвчгтэйгээ зэрэгэл юу болох. Даажин болж. Даажин.
Тэр талаас нь даажинбын барай болол тавьмаа. М. Томбон юман баун чана 준шүгжин барайвдан дүнюн гүбис савун буюу зэрзий садүжи. Зэрзий садүжийн гомбон юмун гор гуаг савундан жава баун чана даажинбын барайв. Тийг бол брайв товр жоо ааш дэ нийжийн савун бонжижийн жигдэн би лам мэвэ чирэг гэж тийм ээ дэ нийжийн гэдэг нь саяны энэ хоёрын аа савун буюу тэр үндэс язороос нь тэгж нисванисыг нь бол төвчих ийм жигдэн би лам бол байдаг бонва гэдэг нь бол одоо цаг дээр шүү дээ тийм ээ бонва одоо цаг энэ савун банва гэдэг нь энэ бол өнгөрсөн цаг тийм ээ өнгөрсөн цаг. Тэгэхээр тэний гүви сав баавын чанаа дааж баавал. Дэнижийн сав бонжижийн жигдэмбэн лам бол байх. Банжид гээгүү бонжид гэж хэлж шүү дээ. Жигдэмбэн лам мэвэж. Брэв барван нийла чагварл онсондан римжива нийлаас. За брэв барван nii гэдэг чинь бол дундлын завсрын хоёр брэв гэдэг чинь бол нөгөө Чиронгийн барайв, Чир Мёнгийн барайв. Энэ хоёрт бол чагварл онсон мөн Банжаар Имжива гэж хоёр байна гэж. Дамбууны барайв барван нийла чагварл онсон гэж байна. Энэ хойно ерөнхийдөө тодорхой тайлбарлах байх л да. Гэхдээ энэ чагварл онсон гэдэг энэ чагва гэдэг энэ шуналчин бол жигдэмбийн гомбон сүжиргийн товчиг шүү дээ. Жигдэмбийн гомбон сүжиг. Тэгээд түүнээс одоо хагацхыг бол урд нь одуулах. Тийм ээ. Буюу хонломжийн онд ус суваа гэсэн байна шүү дээ. Жигдэмбийн гомбон сүжиргийн чагваадан барлва. Онд ус суваа гэдэг нь бол тонломжийн онд ус суваа. Тэгээд тонлом тоглохоос өмнө бол додвийн юм жигдэмбийн гомбон сүжиргийн дочиг магнахыг. Энэ бол байж болно шүү дээ. Чирлбач гэсэн байгаа шүү дээ. Тийм ээ. Чирлба самдан ойшоо тоглож байгаа шүү дээ. Чирлба самдан ойшоо тоглох байгаа шүү дээ. Тэр бол яах нь. За тэр чагварл онсондан байна уу? Чагварл онсондан римжива гэдэг нь барайв римжива. Барайв рим. Нийла дамбууны залимлаа дэнэ товдээ гэж. За тэр чагварл онсонгийн Чирондан Чирмён 2 дамбууны чагварл онсонгийн Чирондан Чирмёны бол залимлаа дэнэ товдээ тонломлаа дэнэ тов ичрэг. Залимлаа дэнэ товдээ залим гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр тонломлаа дэнэ тов. Тонлом гэдэг нь юу хэлж байгаа гэхээр тонлом барчин мэлмэг. Тонлом барчин мэлмлаа дэнэ тов. Товлд ямаа гэж. Римживийн брайв ни Римживийн брайв ни. Брайв Римживийн Чирондан Чирмён гэж байна. За одоо тэгээд тэр юмнуудаа гарахгүйгээр шууд л ингээд одоо үед бол ерөөсөө анзаарч байгаагүй байна. Бол энэ эдрийг өмнө Иван ингээ. За тэгтээ тэгж тэгэл болов. За дамбууны далимла дэнэ товдээ гэдэг нь бол чагварл онсонгийн Чирон, чагварл онсонгийн Чирмён гэж байгаа. Тэр хоёрыг хэлж байгаа дамбууны гэдэг. Энэ дээр бол
тодорхой тийг байна л да. Брев Браун Брев Браванила Чаврал онсонд нь Римжева гэж хоёр л. Чаврал онсонгийн Чирон, Чаврал онсонгийн Чирмён гэж байдаг. Брев Римжева дотроо Брев Римживийн Чирон, Брев Римживийн Чирмён гэж байна. Тэрний эхний хоёр буюу Чаврал онсон дотроо байгаа тэр Чирон, Чирмён гэж байна шүү дээ, тийм ээ. Чаврал онсонгийн Чирондон, Чаврал онсонгийн Чирмёнгийн Бревийг бол далимлаад байна товд, тонломлоод байна тов ичрэр гэж. Тонлом гэдэг нь бол тонлом барчин мялан байх нь шүү дээ, тийм ээ. За Брев Римживийн Чирондон, Чирмён хоёрыг бол Римживийн Бревни гэдэг тийм ээ. Брев Римжив үг нь бүтээрээ бол Брев Римживийн Чиронгийн Брев. Брев Римживийн Чирмёнгийн Брев. Энэ хоёр бол жигдэнлэн давийн лам нягаалаад байна тов хоёр. Гэж. Нягаалаад байна тов хоёр. Нягаалаад байна гэдэг маань бол 10лаад байна. Маш 10лаа аль нэгэнд жигдэн лам аарч яваад болж болно. Жигдэнлэн давийн лам аарч яваа. Римжив. Жигдэн ламаар нягаалаа гэдэг байгаа шүү. Жигдэнлэн давийн лам нягаалаа гэдэг маань бол жигдэнлэн давийн лам 10лаад байна. Това ёдтэй онин дугба. За дөдвийн юм дугба шүү дээ, тийм ээ. Дөдвийн юм дугба онжирваадан гуа онжирваа зам бамбын лам сагжээ. Тэгэхээр нөгөө жигдэмбийн гомбос донин дугба онжирваа гэж байгаа. Онжирваа. Онжирваа гэдэг чинь бол одоо онжирлж гин гэх юм бол бочиг онжирлж гин гэвэл яг л бочиг сэтгэл төрцсөн байгаа үеийг л хэлнэ. Шидэн онжирваа гэвэл яг л одоо шидэгнал одоо ууралж байгаа тийм ээ. Онжирваа уур онжирлно гэдэг бол яг ууралж байгааг л хэлж байгаа. Одоо бол надад уур байхгүй шүү дээ. Одоо уурлаагүй. Түүнээс онжирлоогүй. Уур онжирлоогүй. Онжирваа. Энэ дэр нэг банчин хичээний төм маян би нэг онцлог байгаа шүү дээ. Ёна онжирду ёвин чав. Ёна онжирду ёвин чав. Өмнө чи юун дээр гараад хориг. За донин дугба онжир баадан донин губа шүү дээ. Энэ губа гэдэг нь донин губа. Онжирва зам баава гэдэг. Энэ баава гэдэг нь савундан жава баавын нэр томьёо биш шүү. Энэ бол чагварл гэсэн санаа. Чавгадан баралва. Тэ? Чавгадан баралвын лам сагжээ, лам сагжээ буюу жигдэмбийн лам гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Жигдэмбийн лам буюу савундан жава багандгүй бишиг онжирду гонон нүвийн лам. Бишиг онжирду гонон нүвийн. Тэр сагжээ шарагжи намбаажинлаа гэж. Шивадан рагви намбаажин тийм ээ. Энэ бол самсүг дээр маш одоо олон удаа ярьсан тийм ээ. Шива гэдэг нь бол хам гомаала шива шивэрда дава хам гомаала шива гэж одоо үзэх үзэл. Рагба гэдэг нь бол хам огмаала рагбар дава. Рагбар давын тийм ээ. Дээдх нь илүү юм байна. Хүсэлт ертөнцийн одоо энэ сэтгэлээс дүрст ертөнцийн сэтгэл илүү юм байна гэж харахыг бол шивэр даваа. Тэгээд рагбар даваа гэдэг нь дүрст ертөнцийн одоо тэр сэтгэлээс энэ хүсэлт ертөнцийн сэтгэл бол муу юм байна гэж. Болох юм байна. Юм хийж чадахгүй юм байна гэж ингэж үзэхийг бол рагвын намбаажин. За тэгэхээр лам сагжээ ширагжи намбаажинла дэнэ ховинцэ жигдэн баадан гэж. За тэгэхээр бол хаяны маягаар тийм донин дуган онжирваадан гуван онжирва зам гэж байгаа. Онжирва зам онжирлох төдийг л алга болгож байгаа. Онжирлох төдийг алга болгож. Ил болж гарч ирэхин л алга болгохыг онжирва зам гэж. Зам гэдэг үг маань төдий гэсэн үг шүү дээ. Зам төдий.
төдий тэр төдий энэ төдий гэдэг маань бол нэг юм хаалт босгож байгаа хэлбэр шүү дээ, тийм ээ. Юмыг ингээд хязгаарлаж өгч байгаа. Ингээл энээс цааш байхгүй гэсэн. Тэгэхээр онжирва зам гэдэг маань бол энэ донён дүгба донён гүваг бол онжирва зам буюу ил болж гарч ирэх тэр байдлын бол тэр төдийг одоо алуу болгож байгаа баавын лам сагжээ ширэггийн намбажинла дэнэ товлж байгаа тэр цагт бол тэр зам мөрийн бол жигдэн байлаа. Жигдэн бай. Жигдэн баатан Банжа Дэни жинг Банжа Дэни гэдэг нь бол Банжа төвчгтэн тэр хоёр гэдэг нь ямар хоёр гэж байгаа. Тэгэхээр энэ Донён Дүгба Онжурба Донён Гүва Онжурба энэ хоёрыг таван ойсу бонжижин гомлон парчин меламла дэнэ товинцэ далим хоноолоо дэнэ тов хийчихэр. Далим хоноолоо дэнэ. Таван ойсу бонжижин гомлон парчин. Үндэс язоороос нь алга болгож байгаа. Тийм ээ. Зэна далим хоноонол дэнэ тов хийчихэр. Дэ энэ гэж сайн болж байна тийм ээ. Түрүүний юм. Тэр нь шүү дээ. Ансаг дэ энд ансаг дэ урд нь бол шинаала шашир жодвоо шиг яна гэж. Тухайн одоо тэр жигдэнбийн лам, жигдэн лам, дайвын лам бясалгаж байгаа гэж тэр одоо ялгаа гаргаж. Ягаад гэж. Тухайн бодгаал нь тийм ээ тэр одоо барайв товлж байгаа тэр одоо зам мөрийг бясалгаж байгаа тэр бодгаал нь урд нь шинаалаа гэж. Шинэ буюу амирлан оршихгүй тийм ээ single point mind тийм ээ шинэ тэр бясалгал шинаала шачир жодвоо шиг яна гэж. Гол шачир гэдэг нь бол голлон гэсэн сан тийм ээ голлон шинэ одоо бясалгаж байсан байх юм болвол ширэггийн намбаажинжин шинаала дэнэ туулж байгаа юм. Тэр бодгаал нь урд нь голлон одоо шинэ бясалгадаг байсан. Тул тэр ганцг нь бол дараа нь бол яг нь ширэггийн намбаажинжин шинаала дэнэ туулж байгаа. Тахтунлаа шачирж одоо шиг яна гэж. Урд нь тэр бодгаал нь бол тахтун буюу үлэмж үзэх тийм ээ шинжилэл хийж байгаа нэг ёсондоо. Маш их одоо шинжилж одоо тунгааж тийм ээ учир шалтгаан энийг одоо бясалгаж байсан байх юм бол тэр ганцг маань барчид медвийн ламжис товж гэж. Барчид медвийн лам тийм ээ. Хэмээсэн болоо жэсоо гэж. Неваны она Неван юу вэ? Неван хам гонгийн дэнд хорвоо жоо мэ тонлон сардууд тоо мэ. Тэр үз. Энийг маш өнөөдрийн Неваны онаа баг Нева шүү дээ. Баг Нева дүгтэй гэсэн. Өнөөдөр